сонсогчдоо Cocktail and Crown podcast-ийн маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Хэлдэг юмаа хэлчихье. Бид хоёрын podcast ингээд бодит болсон гэмт хэргийн тухай детальчилж ярих учир ер нь бол жоохон цус нүдтэй их муухай юм сонсогдож магадгүй. Тийм болохоор зөвхөн насанд хүрэгчдэд зориулагдсан байгаа. Бас тэгээд хүнд юу гэдэг вэ? Хөл хүндтэй эмэгтэйчүүд болон ер нь жоохон зүрх судасны өвчтэй эмзэг сэтгэлтэй хүмүүс сонсоход эвгүй ээж магадгүй шүү. Тэгээд энээс цаашаага сонсохыг хүсвэл эрсдлээ өөрөө дагаарэ. За тэгээ өнөөдрийн дугаараар Доко маань коктейлээ хийгээд нөгөө алгаа ярих гэж байна. За энэ одоо юу уугаад байна? Дотроо нэг юм амссан чинь нэг юм өгөрций болоо явцсан шүү. Харин тийм яг зуны нөхцөлд таарсан айгуу гоё сэргээш болохоор коктейл байна. Тэгээд англиар нэр нь Ajax Punch гэдэг юм байна. Дотроо таруустай, өгөрцийтэй, тэгээд шампансыг жоохон орд юм байна. Rum орд юм байна. Тэгээд аюу амархан зүгээр агандаа яж гал холоо утгачихд юм байна. Тэгэхээр гэртээ shaker maker байхгүй, mixer байхгүй хүмүүс бол алтангаараа л амар хурдан нэг юм сэгсрэл байна. Сэгсрээ чи яах вэ? Түжинжийл гаргаад ирлээ. Ямар ч байсан ингээ аяганд хийгээд тавьчихад болол амар гоё харагдаж гин. Ёстой нөгөө Instagram story да хиймээр харагдаж шүү. Тэгээд бас нэг юм коктейл гэснээс дурдж хэлэхэд удахгүй ингээд alcoholic beverage буюу ингээ коктейл тэгээ архины тухай, түүх үүслийн тухай тийм бас контент бэлдэж байгаа. Та бүхэн тэгээд юу ууж байгаагаа сайн мэдхийг хүсэх юм. Ресторанд ороод те коктейл захиалаад юу ууж байгаагаа тухай сайн мэдхийг хүсэх юм бол бит хоёрыг тэр контентыг ингээ гаргахаар уншаарай, дагаарай, бас мэдлэгээ дэвшлүүлээрэ гэж хүсье. Instagram дээр л гаргая. Тийм, Instagram дээр л тавь. Instagram болон Facebook хоёр дээр тавих бодолтой байгаа. За тэгээд өнөөдөр Доко юу ярих гэж байна? Өнөөдөр болохоор бид нөгөө сонсогчдын одоо ирүүлсэн хүсэлтийн дагуу Anatoly Moskvin гэдэг нэг орос залуугийн тухай байна. Тэгээ энэ хүний тухай яриад өгөөч гэж нэлээд дүүн санал тавьсны дагуу бид хоёр ингээд ер нь санал хүсэлтийг хүлээж аваад нэгээр нь ярилцгийг шийдсэн шүү дээ. Тэгээ өнөөдөр хамгийн ихний хүнээ ярьж өгье. Тэгээд ямар ч хэсэг энэ тухай санал хүсэлт ирүүлсэн хүмүүстээ маш их баярлалаа. Энэ бүр амар сонирхолтой юм болсон байна. Бид хоёрын өмнөхийн одоо ярьж исэн шиг дээж нэг аллага мадлага бол байхгүй. Гэтэл бас л нэг тийм хүний ясноос гажууд тийм нэлээд бас нэг сонсгож явах юугүй хэрэг байна. Тэгээд нэлээд олон юм хамааралтай шашин шүтлэг сэтгэц мэдрэлтэй зөндөө юм хамаарагдсан нэг тийм хүн байна. За тэгээд хэлсний дагуу Anatoly Yuryevich Moskvin гэдэг залуу. За Орос хүн байгаа. 1966 оны 9 сарын 1-нд одоогоор Оросын албаны улсын Нижний Новгород гэдэг хотод төрсөн. Тэндээ бас өссөн. Тухайн үедээ болохоор зөвлөл холбоод улсын шүү дээ. Тэгээ өөр нэртэй байсан юм байлээ. За тэгээд Anatoly маань Москвагийн их сургуулийн хэл бичиг судлал түүх тэгээд кельт хэл судлалаар төгссөн байна. Бага насндаа болохоор тийм хичмхий те дууга хичээлээгээл яж идэг нэг тийм хүмүүс байдаг штэ те. Номын тийм хүмүүс байсан байна л та. Тэгээ айгүй онц сурдаг байсан мөртлөөсөө айгүй найз нөхөд багтай жоохон гадуурхагддаг, дээрлхүүлдэг нэг тийм хүүхэд байж л те. Тэгээд хөөрхийн нөгөө үеийн хүүхдүүд нь гадуурхаж дээрлэхдээ нэг тийм айгу зэвүүнээр гэж чадаж маддаг байсан гинэ. Тэгээд одоо маш их ганцаарддаг байсан болохоор айгу их тийм ном их уншдаг. Тэ өөрөө бүр ингээ бие даагаад хэл сурдаг заяо. Тэгээд өөртөө хэл заасаар агаад бүр 13 төрлийн хэлээр нэвчвт ярьдаг болсон. 13 хэл мэддэг болсон гэж аахгүй юу. Тэгэхээр нэлийн ганцаардмал амтан байсан байгаа. Ганцаардмал бас толгойтой. Ганцаардмал да толгойтой. Номой гэдэг үлээ. Яна. Тийм. За тэгээ 3 дугаар ангитай байхдаа нэг удаа гэртээ ингээд бүр хөхний цолцоо орж ирж исэн гинэ. Гэхдээ тэр тухайгаа ээж авд ерөөсөө тайлбарлаагүй. Гэхдээ дараа нь ярихтаа болохоор тэр үедээ нэг эрэгтэй хүнд хүчндүүлж исэн гинэ. Тэгж хэлсэн. Тийм хүчндүүлчээ тэгээ хөхний цолцоод орж ирж исэн. Тэгээж аав нь асуу яав ивчээгээ тэг юу ч хэлээгүй. Тэгээ тэрийгээ бүр ингээд хавд арцсан. Тэгэхээр нэлээд сэтгэл санааны тийм дарамттай тэ байсан хүүхэд байжээ хүүхэд наснда.
Тэгтээ одоо яг хуу тэрийг хичнээн би хүчндүүсэн нэг эрэгтэй хүчндүүсэн гэж хэлсэн ч гэсэн тэр хүний одоогоор хин гэдгийг мэддэхгүй л байгаа л да. Тэгээд өнгөрсөн байдаг. За 1979 оны 3 сарын 4-нд гэдэг чи одоо 13 наснда түүнд нэг амар хачирхалтай юм тохиолдсон заяа. Яасан гэсэн чинь одоо Зөвлөлт холбоот улсын тэр үеийн одоо засгийн газраас зохион байгуулалтаараа тийм анги хамт олонны хүүхдүүдийг гудамд одоо хаягдсан байгаа тэр цаас мас цуглуулж тэрийг нь одоо дахин боловсруулдаг байсан юм байна л да. Тэгээ тэрүүгээр нь ингээд хооронд нь тэмцэн зохиодог байсан. Анги хамт олонны хооронд. Бидрийг бас жоохон байхад нэг тийм болдог байсан ш нөгөө нэг сургуулаараа гараад орчин тойрноо цэвэрлэе гэж. Тийм шүү дээ. Субботник хийдэг байсан шүү дээ, тий. За тэгээд тэрүүгээр одоо нөгөө жоохон тэмцэн маягийн уралдуулдаг байсан болохоор хүүхдүүд маш хитгэвтэй оролцдог байсан. Тэгээд Анатоли болохоор нэг удаа тэрнийхэн дагуу цаас масаа түүж явж байгаад одоо өөр тосгонд нэг айлын хашаанд хогийг нэг одоо цаасаа түүж явж исэн чинь нэг юм 20-24 хүмүүс заяа ингээ хар хувц өмссөн лаа барьцгаасан ингээд нэг тийм жоохон охины ингээ авсыг ингээ дундаа тавьсан ингээд бүгдээр ингээд байжсэн гинэ тойроо зогссон. Тэгээ өөр нэг ямар ч тэр Анатолигийн мэдгүй хэлээр ингээд дуулцсан муулцгаацсан ингээд байжсэн гинэ. Тэгээ Анатоли тэрийг харчаад яг хүүхд юм чи айн штэ. Тэгээ айгаад за энэ хаваас холтын ч юм уу тэгээ буцаад явах гэсэн чинь нэг хүн Анатолиг харчаад барьж аваад наашир хүрээдэр гээд авчирсан байгаа байхгүй юу. Тэгээд өөрөө хэлэхдээ тийж яг хөө миний ингээ мөрнөөс барьчаа тавихгүй байсан гээд ингээ зүгтаах гэж оролцсон чинь миний ингээ мөрнөөс барьчаа тавиагүй. Тэгээд гисэн чинь тэр хүмүүс яасан гэсэн чинь Анатолиг тэр үхсэн охины цогцыг бүр үнс гээд айраадсан гинэ. Тэгээ тэр охин ямар охин байсан гэсэн чинь Наташа Петрова гэдэг нэртэй 11 настай охин байж л те. Тэгээ зуурдаар буюу одоо усанд орж агаад гарч ирээд одоо алчуураа авч агаад тэнд ийл байсан тэр цахилгаантай утсанд хүрээд цахилгаан цохиулаад нас орсон тийм охин байж л те. Тэгээд яг тэд чинь одоо хүүхдийн цогцон дээр авчирчаал танихгүй хүмүүс үнс гээд харж амар эдтэй те. Тэгээ аагаад нөгөө ч ингээ явах га зүгтаах гад үнэхээр явуулахгүй. Тэгээ охиных нь бүр аав ээж нь ингээд чи манай охиныг ингээд нэг үнсчихээ гээ ятгаад тэгээ Москвын ингээд бүр уйлж эхэлсэн байгаа байхгүй юу. Эрэхтөө 13 настай ихтэй хүүхд бид чи бас нэг хэр ямдаас уйлахгүй штэ хөрхий. Тэгээ бүр уйлаад ингээд буу юм болоод тэгсэн чинь Анатоли дараа нь ингээд ярьж байхдаа ингэж аахгүй нэг эмэгтэй байсан тэр нас орсон охины ээж нь л юм шиг байгаа юм тий одоо бодоод тахад тэгээд надад нэг юм том алим өгөөд тэгээд минийх одоо энэ тухан дээр нь үнсчихдэг. Тэгээдсэн гинэ. Тэгээ би чамд зөндөө гоё чихэрж ирмэсэн мөнгө төгрөг өгье. Ямар санаа гаж хүмүүс вэ? Хараад ямитгүй ястаншл юм уу яадгийг мэдгүй. Тэгээд тэгээ мөнгө төгрөг өгье гэгээд дараадсан гинэ. Тэгээ үгүй гэд ингээд ноцолж байгаа хооронд нэг хүн ирээд шууд ингээд толгойг нь даваад цогц руу ингээд ойртуулаад тэгээ үнэхээр за би угаасаа энийг хийхгүй л амаг явуулахгүй мэн гэдэг ингээд тухан дээр нүнссэн гэж аахгүй. Тэсэн чинь дахиад 3 тохиолж үнсүүлсэн гэж аахгүй. Тэгээ үнсүүлснийхэн дараад нь ийм 2 зис бүгж гаргаж ирэнгүүтээ за одоо нэг бүгжийн наад охиныхоо хуранд хийгээд нөгөөх нь чи өөртөө зүү гэж хэлсэн байгаа байхгүй юу. Тэгээд хүчээр гэрлүүлээд байгаа юм аа шин. Харин тэгээд яг би тэрийг бас юунаас уншиж байгаа нэг юм бас энэ хэргийн тухай судалж аваад нэг хүний л нэг opinion л байсан л да нэг хүний л бодлол байсан л да тэр нэг албан ёсны юм байгаагүй тэр хүн болохоор дижээс ахгүй энэ яг нэг тийм шашин л юм шиг байна те одоо хүн амьтантай гэрлээгүй хүүхд гаргаагүй хар залуугаараа нас орцсон жоохон охин болохоор нэг хүнтэй гэрлүүлчих гээд те тэгээд нэг ёс сургаат ч юм уу тэр хүүхдийг одоо бүгж бэлдсэн байгаа байхгүй нэг тийм хийх гэдгсэн Анатоли л одоо явж таарсан те тэгээд тэрийг тийм одоо зан үйл хийлгсэн гэж үздэг юм байлээ. Би тиймэрхүү юм сонсч ирсэн нөгөө нэг юу зүүн Азийн орнууд одоо Малайз, Индонезиа орнуудаар бас нэг тийм юу байдаг гэд practice байдаг. Нөгөө хүнтэй суугаагүй ингээ өгсний дараа бас ингээд хүнтэй нөгөө бас гэрлүүлдэг тийм үү. Тийм штэ. Өгсөнтэй гэрлүүлдэг ёстой ажлаас зөндөө байдаг штэ тий. Тэгээ өгсөнтэй гэрлэлцэн гэ нөгөө хэсэг мөн гэдэг чинь Монгол боо юм болоод хаад ихэд хүртэл гарч ирсэн чинь миний нөхөр энэ гэж зургийг барьсан. Өгснийхэн дараа нь гэрлэлцэн гэ нэг таньдаг ч хүн мэддэг ч хүн хизээж уулзж байгаа нэг тийм шашны гаж уулзсан. Netflix-дээр бас нэг кино байсан нэг тийм окей sorry. Дэлхийгээ тайлт явах гэж юм. Гэтэ тэрийг сонсч ирсэн амар сонирхолтой.
Тэгээ нэг шашныг тийм гаж уурсгал байд юм шиг байлээ. За тэгээ духан дээр нь 3 удаа үнсээд тэгээ баахан нөгөө амсын осороо тэ торхтой юм жимс хэр жимс өгөөд мөнгө төгрөг өгөөд явуулсан гэж байгаа байхгүй. За тэгээд явуулахдаа тэд нэр хэлэхдээ за энэ тухай дээр чи ядаж дор хаяж 40 хоногийн дотор хинт чигтээ илээрэ гэж хэлсэн байхгүй. Тэгэхээр ер нь бол зан үйл агаад ямар нэгэн шашны Монголд одоо 49 хоног гэдэг шиг тий. Хамгийн сонин нь заяа тэр явдлаас хойш Анатолигийн зүүдэнд тэр Наташа охин орж ирдэг болсон гэж байгаа байхгүй юу. Нөгөөх чинь бүр ингээд зүүдэлдэг болсон. Тэгээ бүр ингээд тэр охин нь зүүдэнд орж ирэхдээ би чамд ийм хар шид зааж өгье те. Одоо black magic гэж ярьдаг шүү дээ. Би тийм хар шид чамд зааж өгье. Чи сураатах гэдэг ингээд дайраад идвсэн гинэ. Тэгээ нөгөөх чинь ингээд зүүдэлчээд ингээд одоо зүүдэн дотроо л тэмсэж байгаа юм байлгүй те. Үгүй мүггүй гэ дандаа ингэж үгүйсгдэг байсан. Тэгээд тэр бүр өдөр болгон зүүдэнд нь орж ирдэг байсан байхгүй юу. Ямар амар юм бэ. Тэгээ байж байгаад Анатоли нэг удаа дараагаар нь тэр нөгөө тэр тосгонд бас яаж байгаа гэж юм мэдгүй нэг очичоод ирсэн байгаа байхгүй юу. Тэгсэн чинь яг тосгонд тэр охины байсан тосгонд очисон үед бөгөөд ирчээд ирсний дараахан охин зүүдэнд нь орж ирэхгүй байсан гинэ нэг хэсэгтээ. Тэгэл буцаал гэртээ байжсэн чинь жоохон байж байгаа хэсэгтээ байж байгаа л дахиад зүүдлэгдээд ирсэн гэж байгаа байхгүй юу. Замаа би тийм балиг зүүдмүүдэнд оргоо. Арцаа уугуулсан болов. Тэгээ сүүлдээ нөгөө чи аргаа хараад аав ээжтэй хэлсэн. Тэгээ аав ээжд нь хэлсэн чи аав ээж нь шууд за мэржлийн хүнээс зөвлөгөө авъя гэд эмнэлийг дагуулж явдаг. Эм чинь болохоор хэлэхдээ одоо энэ хүүхэд шилжилтийн наслан дээрээ явж байгаа болохоор одоо бэлгийн боожлтод гүйцгээд нэг иймэрхүү юм болоод байгаа юм шиг байна гэж хэлээд нэг юм тайвшруулах юм өгдөг. Тэр нь болохоор ингээ гүн унтахад нь тусалдаг. Ийм өгж явуулдаг. Тэгсэн мөртлөө тэр эмээ ууж унтаад гүн унтаад тахад хүртэл зөөдөнд нь орж ирдэг байсан гинэ. Тэгээд тэр охиныгоо бүтэн 4 жилийн турш өдөр алган зүүдэлдэг байсан гэж аахгүй. 4 жил. Тэгээд Наташа бүр Анатолиг чи одоо тий бүсүүлдэ одоо нөгөө Наташаа бараг аргаа барсан уу яасан. Хэрвээ чи одоо миний зааж өгөх гээд байгаа юм сурахгүй гэвэл чи одоо энийг өөр хүнд дамжуулж өгч болно шүү дээ. Чи одоо энэ зовлонгоо өөр хүн рүү шилжүүлж өгч болно шүү дээ гэж хэлж байгаа хгүй. Тэгэнгүүтээ хэрвээ чи шилжүүлэхийг хүсэх юм бол би чамд нэг зан үйл зааж өгье гээд. Тэгээд нөгөөг чинь тэр зааж өгснийхэн дагуу ангийнхаа хүүхдийн одоо нэг унсан шүдийг ашиглаж агаад нэг зан үйл хийсэн гинэ. Тэгээ тэрнээс хойш Наташаг ерөөсөө зүүдлэхээ болсон гэж хэлдэг өөрөө. За тэгээд энэ бүх одоо явдлаас болоод тэр хар шид үхэгсэд одоо оршуулгын газар ч юм уу тиймэрхүү юмд одоо маш ихээр сонирхол нь татагдаад Анатолигийн тэгээд их сургуульд байхдаа одоо Luciferism гэж бас нэг тийм шашны одоо буруу ч юм уу зөв ч юм уу нэг тийм урсгал хийдэм байж тээ. Lucifer чинь одоо нөгөө нэг тамийн эзэн сатан юм шүү дээ. Яг ч сатан бол тэрний тал юм уу гэхээр бас үгүй юу юм бэлээ. Ер нь олвол номлодог юм нь байгаль их дэлхийгээ хайрал яг одоогийн байгаа амьдралтай чи өдөр болгон чи энэ өнөөдөр чиний сүүлийн өдөр юм шиг тийм сайхнаар өнгөрөөл тэгээд бас нөгөө гэрлэхээс өмнө хүнтэй сууж болохгүй насаараа арих ууж болохгүй тамхи татаж болохгүй гэсэн тийм номлолтой байд юм байна. Тэгээд нөгөөтэйгөр болохоор бас зан үйл хийдэг, хар шид хийдэг. Тэрүүгээрээ сатантай жоохон холбогддог гэж үздэг. Сонирхолтой. Lucifer чинь нөгөө Деважангаас хөгцсөн одоо бурхны хүү гэж яригддаг тийм үү. Тэгээ энэ Luciferism гэдэг одоо шашныхантай жоохон холбогдож эхэлдэг байхгүй юу? Сонирхоо цуглаа мөглөөнд нь явж эхэлдэг болсон. Тэр одоо бодвол тангараг үргэснийг бодвол одоо шашинд нь нэг хүмүүс нь орсон юм шиг байгаа. Тэгээд тэрэндээ болохоор нөгөө нэг хүнтэй судлаа секс хийхгүй, арх уухгүй, тамхитдаггүй гэдэг тангаргалж ордог. Шидийн аргадаас одоо суралцахыг хүсэх юм бол бас нэг тийм даваа мамаатай идэг юм байна л да. Тэгээ одоо энэ хүн чинь нөгөө хар шид сонирхоод байгаа штэ. Тэгээ тэрийг одоо сурах гэж орж байгаа учраас тэгээд одоо энэ бүх тангаргаа өргөөд эхэлж байгаа байхгүй юу? Шидийн аргад сурахыг хүсээд одоо нөгөө хүсэлтэд тавьсан чинь мэдлэгтэй хүмүүс болохоор одоо миний Наташатай болсон явдлын тухай сонсоод надад юу н зааж өгье гэж шийдсэн гэж аахгүй юу. Тэгэхээр нэг чи одоо нэг юмтай байна гэж үтсэн юм шүү. Чам нэг юм байна. Чамд нэг юм байна гэж үтсэн юм шүү. За сургуулаа тэгээд амжилттай төгсөөд тэгээд сургуульдаа багшилж эхэлдэг. Уус амар смарт юм чинь. Хажуугаар нь тэгснээ хоёрч бүр
Оросоос англи руу тийм төл бичиг гаргасан байт юм байна. Тэгээ хамт ажилладаг хүмүүс нь Анатолиг болохоор тийм илдэг, тэгээ цагаа яс барьдаг те сууд ухаантан гэж бүтэл тодорхойлж хэлдэг. Гэхдээ яг хөөх юм ин одоо нийгмийн харилцаанд муу хүмүүстэй найз нөхөр байж чаддгүй ингээд найзлыг гээд очихлоор нэг тийм учир нь олоход айгүй хэцүү хүн гэж одоо хамт ажилладаг хүмүүс нь тодорхойлт юм байна. Тэгээ ажил дээр хэд хэдэн удаа юм том маргаанд ороод тэрнийхэн дараа нөгөөх чи ажиллаа хайчдаг байхгүй юу. Тэгээд ерөөсөө би даад судалгааны ажил хийгээд тэгээд тэрнээсээ гадна нөгөө тьюрер хийдэг ч одоо хүүхдүүдэд давтлага өгдөг. Тийм болсон. Тэгээд Анатолигийн аав ээж нь болохоор минийхөө бол хүүхдэд маш хайртай, томчуудтай бол уулзраа олж чаддгүй нүнэ. Гэхдээ хүүхдүүдийн хувьд бол айгу нэр хүндтэй, тэ хайртай багш наа гэж хэлдэг. 2003 онд Юлия гэдэг хүүхэнтэй танилцаад тэр хоёр үргэлж эхэлт юм байна. Тэгээ Юлия тэр хоёр одоо Анатоли чинь бэлгийн харилцаанд орж болохгүй штэ. Тэгээ Юлия ч гэсэн бас нэг тийм энэтхэгийн гаралтай бас ямар ч гинөө шашинтай байсан гинэ. Тэгээд бас бэлгийн харилцаанд орох хүсэлгүй. Тэгээ тэр хоёр нэг тийм бэлгийн харилцаагүй тийм үерхэл эхлүүлдэг байхгүй юу? Тэгсэн мөртлөө хоёулаа хүүхэд хүсдэг, хоёулаа хүүхэдтэй олмоор байна гэж ярьдаг. Тэгээ хоёулаа ерөөсөө хүүхэд өргөж авъя гэд. Тэгээд хүүхэд өргөж авахаар болдог байхгүй юу? Хүүхэд өргөж авъя гэж шийдсэн шийдвэрээ аав ээжтэй хэлсэн чинь аав ээж нь дургуутдаг байхгүй юу? Юу яриад байгаа юм бэ те? Одоо чи орлого багтай тьюрер хийж байгаа одоо үнцэн ажил байхгүй те. Тэгээ орлого багтай юм чинь чи яах ингээд дургуутаадсан гинэ. Тэгсэн чинь Анатоли ээж аваагаа сүрдүүлээд би бол хар шид мэдэн шүү те. Би үхстэй харцдаг шүү. Би хоёрыг хараа шүү мараа шүүгээ солиороод аав ээжигээ айлгаад тэгээ аав ээж хоёр нь бүр аргагүй ихэнд за тийм туслая гэдэг одоо мөнгөгүй юм чи аав ээж нь спонсор болох гэдэг аахгүй. Тэгээ тэр хоёр уул нь нөгөө хүүхэд өргөж авах гад бичиг баримтаа бүрдүүлээд явуулдаг аахгүй. Тэгсэн чинь тэр adoption чинь бас учиртай штэ тэгээ нөгөө тийм одоо мөнгөний болцоогүй хүмүүнд өгчихгүй штэ хүүхдийг. Тэр шалгуурт тэнцээгүй. Тэгээ хүүхэд үрчилж авах нь ингээд талаар болоод тэгээ явандаа жоохон байж Юлия тэр хоёр угаасаа салдаг. Тэгээ 2005 оны 7 сард Олег гэдэг нэртэй Анатолигийн амьдардаг Нижний Новгород гэх хот байгаа штэ. Тэрэндээ л бол мангар нэртэй нэг тийм түүхч байдаг. Тэгээ тэр Олегтай хамтраад Нижний Новгородын оршуулгын газар нэртэй ном хийхээр болдог байхгүй тэр хоёр. Тэр одоо номныхаа ажлын дагуу 3 жилийн турш одоо тэр хавийн бүх оршуулгын газараар явж судалгаа хийж те одоо нас барсан хүмүүсийн чулуун дээр бичсэн нэр ус дээр информашныг ингээд тэмдэглэж аваад явдаг тийм ажилтай болж эхэлж байгаа хгүй Анатоли. Тэр нэг оршуулгын газар чинь тэр хот нь нэлийн том хот учраас одоо зарим нь маш хол те хүн сууршаагүй газар энэ төр байдаг. Тэгээ автобус нь одоо өдөрт нэг удаа одоо явж өнгөрдөг тийм газар байдаг. Болохоор зарим газруудад бол бүр ингээд хонж ажиллаа ихээс өөр аргагүй болж бүр оршуулгын газар хондог болж эхэлсэн байгаа. Заваа. Тэгэж оршуулгын газар хонж өнжиж явхад өөрт нь нэг тийм ямар ч тэр байгаагүй. Ганцхан нэг за яг бүр ямар проблем байна гэж чамаас сухаар одоо согтуу хүмүүс л ядаргаатай даа л гэж хэлсэн байгаа байхгүй юу. Тэгээ яадаг гэсэн чинь зөндөө олон юм болж лээсэн юм билээ. Тэгтээ яг нэг жишээ хэлчихье. Нэг удаа нэг эхнэр нөхөр хоёр согтуу саяхан алдсан хүүхдийнхаа шарилан дээр ирэхдээ нөгөө Анатолиг харчаад нэг сүмийн номлогч байна гэж бодоод хоёр гар чинь дуудад авчираад али хамт залбирын гэд тэгсэн чи би номлогч шишээ би ингээд ном бичээд ажиллаа явж гинэ гэсэн чинь аав нь уурлаад зодож модоод дээрэндээ май юм балаа. Тиймэрхүү юм болж исэн. Тэгээд тэр мөрөнд тиймэрхүү юм болдгүй юм болвол одоо өөр надад тийм хэцүү асуудал бол байгаагүй гэж хэлж байгаа байхгүй. 2005 оноос 2007 оны хооронд 2 жилийн дотор Анатоли нийтдээ 32 дүүргийн 752 оршуулгын газар очоод одоо мянгаад хүний те зөвлөлт холбоод улсын үед одоо алга болж исэн гэд одоо тэмдэглэгдсэн хүмүүсийн шарлыг олж исэн. Тэгээд 2006 одоо тэрэн талаас одоо номонд нь юутайсан юм л да. Алга болсон гэд ор сургаггүй болсон хүмүүсийн шарлыг олоод энчээ эдэн онд өгсөн байна гэд ингээд нэг тиймэрхүү юм хийжсэн байгаа байхгүй юу? Гэр бүлээсээ салсан малсан тиймэрхүү хүмүүсийг одоо дайн дажны үеэр олсон зүг. Тэгээд 2006-аас 2010 оны хооронд Нижний Новгородын сонинд сарда 2 удаа тийм нийтлэл бичдэг байсан. Тэгээд тэр нийтлэлдээ одоо өөрөө түүхч тэр хэлний хүн штэ тий.
Тийм болохоор тэр түүхийн тухай, хэлнийхэн тухай, тэ оршуулгын газрын тухай, хийж байгаа ажлынхын тухай маш их нийтлэл одоо сард 2 удаа гэдэг чинь зөндөө байгаа юм тийм. Нийтлэл гаргадаг байсан. Тэгээ тэр нийтлэлүүд нь бас маш зөрөгтэй сэдвийг одоо нийтэлдэг байсан байгаа байхгүй юу? Тэрний нэг нь хүмүүсийн бичих байтугай бүр ярихаас ч айдаг тийм сэдвүүдийг ингээ нийтэлцдэг байсан. Тэрний нэг нь гэсэн чинь заяа амар сонирхолтой 13 14 дугаар зуунд Монгол татар хоёр яаж Оросыг одоо товтолж те мянган охид хүүхнүүдийг нь хүчиндэж бузралж исэн тухай хүртэл бичиж исэн. Тэгээ 2008 онд болохоор свастика тэмдгийн одоо хэрэглээ те бэлэг тэмдгийн тухай тийм бүр ном гаргацсан. Тэгээ тэр нь болохоор маш олон хүмүүсийн хэл ам одоо дагуулсан байдаг. Яагаад тэгэхээр тэр хүмүүс Анатоли чинь фашист юм байна штэ гэж үзээд дандаа нэг тийм хүмүүсийг талцуулсан нэг тийм юм бичдэг байсан байгаа байхгүй юу? Сэдвүүдийг хүнддэг байсан байна. Тийм. Тэр номноос нь олж маш их хүн одоо Анатолиг фашист гэж шүмжилдэг болсон. 2011 онд болсон олон улсын нисэх онгоцны буудалд террорист халдлага болсон юм байна штэ. Нэг гар амиа орлоод дэлбэлсэн юм байна штэ. Тэр бөмбөг дэлбэрсний дараа нөгөө Анатоли чинь мусульмануудын оршуулгын газар нь очиод чулуун мулууныг энэ будаж муудаа явж идэг гэсэн гинэ. Тэгсэн хүмүүс тэрийг нь бас нөгөө шивэр авир синистэ экстремист те энэ ер нь нэг юм байна гэж үзээд тэрнийхэн дагуу тэгэхээр цагдаа нар ингээд янз бүрийн тийм нууц бичиг баримт олох гээд гэрийг нь инвейт хийсэн ба одоо гэрт нь юм нэгжлэг хийсэн байгаа байхгүй юу. За тэгсэн чинь тэд нар ямар ч тийм экстремист юм олоогүй харин шал өөр юм болсон заяа. Амар өөр үзүүлэлтэд нүрт толдог цагдаа нар. Тэгсэн чинь тэр гэрт 29 ширхэг тийм том хүүхэлдэйнүүд байсан. Хүн шиг том life size том хүүхэлдэйнүүд байсан. Тэгээ тэр хүүхэлдэйнүүдийг бүгдийг нь одоо ингээ хувцлаад нүүр амын ботцсон байсан. Тэр хүмүүс чинь цагдаа нар бол одоо бичиг баримт хайж явж байгаа штэ. Тэгээ нөгөөдөл нь ингээл холдуулж малдуулаад ингээл оролдсон штэ. Мэдээ хүрэн штэ тэрэнд нь. Тэгээ ингээ нэгийг ингээ аваад ингээ ясан чинь ингээ дотор нь юм хөгжим тайрцаг гэж яддаг штэ. Одоо ингээ эргүүлчингүүд ингээ хөгжим яваад байдаг. Тийм юм дуурайд тэгсэн чинь одоо заримуд нь болохоор ингээ аваад тавьсан ингээ хөндөй тэгсэн мөртлөө дотор нь ингээ нэг юм татдаг гэдэг ингээ дуграадсан байгаа байхгүй юу. Бүх гуглтэнүүд нь тэгээд харны нь одоо дотор нь юу байгаа юм бол гэдэг онгойлгож үзсэн байхгүй нэг нь тэгсэн чинь нэгийг задлаад үзсэн чинь дотор нь моми олгцсон тийм хүний биений цогцос байсан. Заримынх нь биед нь болохоор тэр нөгөө олсон шичлэн хөгжим тайрцаг нь хийцэн зарим нь болохоор хөгжим тайрцаггүй те. Тэгсэн өөрөөс нь яагаад дараа нь яагаад чи юм хөгжим тайрцаг хийцэн гэж асуусан чинь ингээ намайг тэрнтэй юм ярьж байхад өөдөөс ингээ дуурхаар би нэг юм тэрнтэй үнэхээр ингээ харилцаад байгаа юм шиг надад санагддаг байсан гэж хэлдэг. Бас Анатоли хэлэхдээ тэд нартай би бас хүүхэлдэйн кино минь үзүүлдэг. Тийм болохоор одоо нүднүүд нь одоо мэдээж тэр чи хүний momify цогцос гэдэг чинь нүд мүдэ ахгүй шүү дээ. Тэгэхээр нүднийхэн оронд ингээд товч мовч эсвэл чихмэл тоглоомны нүд мүд ингээд хийцэн байсан гинэ. Тэгэд ихэнх хүүхэлдэйнүүд нь болохоор өөрийнх нь өрөөнд тэгээд нэг ширхэг Маша гэдэг бүр нэр мэртэй Маша гэдэг нэг хүүхэлдэйн болохоор бүр ээж аавах нь өрөөнд байсан гэж аахгүй. Тэр чи ээж аавтайгаа хоёлаа гурлаа амьдэрдэг. Ээж аав тэгээд юм хэлдэг би oh my god. Бусад хүүхэлдэйнүүд нь гаражнаас нь олцсон. Тэгээ тэр хүүхэлдэйнүүдийг одоо бүхэлдээ 10 жилийн турш хийж цуглуулж хадгалсан байгаа байхгүй юу? Коллектор болсон. Тий. Анатоли болохоор би бол тэднийг те өөрийнхөө хүүхдүүд гэж боддгоо. Дээрээс нь нэштэй тэр дундаа одоо дургу хүүхдүүдээ болохоор ингээ гараашнд хадгалцдаг заяа. Дуртай хүүхдээ болохоор өрөөндөө хадгалдаг. Байсан гэж аахгүй юу? Дургу гинэ дургу чинь хүний хүүхдээ хотж авчаад. Тэгээ бүр дургу бүр үзий ядсан хэдийгээ болохоор буцаага оршуулцдаг байсан гинэ. За ээж аав хоёр нь болохоор яасан гэсэн чинь зүгээр л нэг юм хүүхэлдээ хийх одоо хобби одоо болжтэй миний хүүл гэж утсан байгаа аахгүй юу? Мэдээгүй, юу ч мэдээгүй. Тэгээ угаасаа багтаа тэр эрэгтэй хүүхдээ жижиг Google-тэй интернет тоглолдог байсан гинэ. Тэгэхээр за одоо тэр нь л ингээл дамжраал одоо том хүүхэлтэй болоод ингээл өөрөө гар бараараа хийх одоо сонирхолтой бас юм байлгүй дээ гэж одоо ерөөсө тоогоог байгаа байхгүй юу? Хөршүүд нь болохоор дараа нь одоо бүхэн басны дараа бас мэдээгүй гайхаж байгаа штеп. Тэгээ яасаа гэсэн чи тэдний хажуугаар яхаар тийм нэг эвгүй өнөр хаяа гараал идэг. Гэхдээ яг нөгөө муу усны үйл юм байна л гэж бодол өнгөрдөг байсан. Өөртөө юм гэж бодоагүй. Миний бодлоос болж
хөрхи ээж аав хоёр нь шоконд ороод аав нь цус харваад тэгээ ээжийнх нь биеийн нас муудаад нэлээд удаан хугацааны одоо туршид энэ хоёр эмнэлэг твцсэн байт юм лээ хөрхи. Тэгэн хүүхэлтэй болсон охтууд болохоор тийм гинтийн тийм амар эвгүй хүүхлээр өгсөн байснаас гадна бүгдээрээ бага насны хүүхдүүд нэг 3-аас 13 насны хүүхдүүд байсан гэж байгаа байхгүй. Тэгэл одоо жишээ нь одоо зүгээр жишээ олгож хэлэхэд нэг хүүхэд нь 11 настай жоохон охин нэг өдөр эмээгийнхаа гэрлөө явж явах замдаа наркоман буюу одоо нөгөө хар тамхинд донцсон нэг хүнтэй тааралдаа тэрэндээ дээрэмдүүлээд тэгээ нөгөөх нь аваачаа толгоороо амар том турбаагаар зохио хийцэн тэгээ нас орсон тэр охин тэгээ биеийг нь ингээд нэг юмны ард нууцсан би 5 сарын дараа олцсон болцсон тийм хүүхдүүд байгаа байхгүй нэг тийм гинтийн байдлаар эвгүй өгцгээсэн Анатоли болохоор тэр охтуудынхаа бүгдээрнгийнхэн тэр төрсөн өдрийн мэднэ нэрийг мэднэ тэгээ тэрнээс гадна бүгдээрээ төрсөн өдрүүдээ ингээд дандаа тэмдэглэж зарим хүүхдүүд нь болохоор оршуулгахтаа өмсүүлж исэн хувцсан тэр чигээрээ тэгээ зарим нь болохоор тэр хогноос ухаж олсон тийм хүүхдийн хувцнууд нүүр амыг бас мэдээж янзлаад нэг юм хүн төрхөнд оруулсан. Тэгээ хамгийн анх яаж тэр одоо энэ бүх юм эхэлсэн гэсэн чинь 2003 онд нөгөө хүүхэд өргөж авах гал ядчихсэн шүү дээ тэгээ нөгөө хүүхэнтэйгээ тэр үед нэг өдөр аав ээжтэйгээ нөгөө тэр үрчлэх одоо талаар хэрэлдээд нэг өдөр гарч яваад анхныхаа охины цогцыг ухаж гаргасан байгаа байхгүй юу. Тэгээ охиныг гаргаж авахд өстой айгүй муу нөхцөлд байсан гэж хэлж байгаа хгүй тэр одоо би нилээн одоо декомпоз хийсэн те нилээн ингээд илжирч мэлжрээд нилээн муу нөхцөлд байсан. Тэгээ айгүй урт ус мөстэй тэгээд ингээ өмсөн хувцснуудыг ингээ тэр чигээр нь хилж ийсэн. Ингэж ийм байдалтай болцсон. Одоо тэр цогцыг анх удаа моми одоо болохоор оролддог. Тэр охиныгоо тэгээ ухаж гаргаж одоо биеийг нь бие тийштэй одоо нэг биений хэсэг л байгаа шүү дээ гаргаж ирээд одоо оршуулгын газрынхаа хамгийн захад аваачаад ингээд гүйхэн булаад дэлгүүр явж давс мавс соод мод авчираад тэгээ буцаж ирж нөгөө охиноо гаргаж ирээд тийм уутантай давс мавс соодтой хийгээд одоо момофай хийхэд одоо тийм л юм хэрэгэлт юм ба штэ яаж мэдгүй хатааж матахад гэдэг юм уу да тийм юмд хийгээд тэрийгэ бүр ингээд 7 хоног болгоо нэг удаа ирж солидог байсан гинэ 2003 оныхоо 7 сард нь биеийг нь өөр хувц өмсүүлээд одоо өмсөжсэн хувцсыг солиод тэгээ зүнхэндээ игээ гэртээ анх удаа авчирж исэн байгаа байхгүй юу. Тэгээ 2 өдрийн дотор биеийг нь би одоо хүн хэлбэрт оруулж засч янзлаад одоо тэр нөгөө хөндийш за одоо энэ хавраг маврагны тээжний хөндийн юм чихээд ч юм уу те засч янзлаад одоо 2 өдрийн дотор ингээ хүн болгоо одоо жинхэнэ анхныхаа хүүхэлтэйг болгож авсан байгаа байхгүй юу. Одоо нэг удаа ярилцлага өгөхдөө би бол хар шидний дадлага хийж исэн. Би тэдрийг ахиж амьдруулахыг хүссэн. Тэдрийг би бол маш их өрөвддөг байсан гэж аахгүй тэр хүүхдүүдээ. Тэгээ би тэднийг одоо шинжлэх ухаан хөгжөөд ахаад амьдрч болох болтол нь хадгалахыг хүссэн гэж хэлсэн байдаг. Келтгийн тухай одоо их сургуультаас сурсан гэж ярьж ирсэн шүү дээ. Тэрнийхээ одоо бүр одоо мэрэгчлэн болцсон байгаа шүү дээ өөрөө. Тэгээд тэнд нь болохоор нэг зүйл байсан юм байна л да. Келтик гэдэг чинь одоо манай эртний өмнөх юу 1200 жилийн өмнө юм уу да баруун Европын хэсэг шүү дээ. Одоо тэр ёс заншилт нь болохоор үхэгсдийн сүнстэй оршуулгын дээр нь унтж явахдаа харилцаа үүсгэж болдог талаар бичсэн байдаг. Тэгээ тэрнээс гадна Сибирь болон Якутуудын талаар судалгаа хийж явахдаа тэнд бас одоо ижил төстэй зүйл хийдэг байсныг олж мэдсэн байгаа байхгүй юу. Тэгээд ажиллаа хийж явж байхдаа одоо нөгөө угаасаа оршуулгын газар унтаж хөвтөж хоноод өмжүүд болдог гэсэн шүү дээ. Тэгээ охтуудын сүнс харилцаж эхэлсэн тий. Тэр ч одоо анх удаа хүний сүнс харилцах гээд ингээд одоо юу гэдэг чихмэхэнд нь сонсогдоод ирэхлээр ч гайхах нэгдтэй энэ одоо сүнс үү юу вэ. Тэгээд Анатоли ч өөрөө нөгөө айгу мундаг мэдлэгтэй боловсралтай хүн байсан болохоор бас сүнс хүртэл айгу их судалсан. Тэгээ за энэ яг жинхэнэ энэ охины сүнс үү эсвэл энэ чөтгөр шулам уу надаар тоглоод байна уу гэдгийг ингээ бүр бас одоо факт чек хийн гэдэг чинь одоо судалгаа хийж үтсэн байгаа байхгүй юу. Тэсэн чинь үнэхээр яг тэр охины сүнс байсан гэдэг нь өөрт нь батлагдсан. Яг хоо энэ талаар одоо нэг бүгийн мэдлэгтэй хүмүүс бол юу яриад байгааг нь ойлгож байгаа байх гэж бодож байна. За тэгээ орос хэл дээр байгаа муми их тухай бүх номыг уншсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ дээрээс нь бүр тэр дээр үеийн нөгөө Египтийн бичгийг хүртэл те Египтүүд ч муми дээр алдартай штэ. Египтийн тэр дээр үеийн бичгийг хүртэл судалж эхэлсэн.
Тэгээ Москва руу бүр энэ бүхнийг судлахаар бүр зорж явж исэн байгаа. Тэгээ сурвалжлагч одоо асуухтаа та энэ хүүхэлтэйгээ та одоо эднэртэй яг юу хийдэг байсан юм бэ гэсэн чинь би бол тэдэнтэй зүгээр л ингээ ярилцдаг байсан. Бид нар бүр өөрсдийн гэсэн хэлтэй, өөрсдийн гэсэн дуу, бид нар бүр тэмдэглэлт тийм өөрсдийн гэсэн баяртай гэж хэлсэн байхгүй. Тэгээ манай аав ээж хоёр зундаа 4 сард яваад 10 сард ирдэг байсан гинэ. Тэгэхээр одоо яг хөө ботход туслангийн орсуучин тийм туслангийн байшинтай байдаг штеп. Тэн рүүгээ явцдаг байсан юм шиг байгаа. Тэгээ аав ээж хоёр ингээ 4 сард яваад 10 сард ирдэг байсан. Тэгээ бүр муураа хүртэл аваа явчихдаг байсан. Болохоор би бол амар ганцаарддаг. Тий, ганцаарддаг байсан. Би одоо тийм нөө дуртай хөхт, дургуй хөхт гэж байдаг гэж хэлжсэн шүү дээ. Би тэгээ дургуй хөхтүүдээ хүртэл хайрлж тий гимтээлгүйгээр хүл гар марын хугалж мугалж одоо ингэж мөчилж энэ төр янз бүр болохгүйгээр ингээ буцаж болдог байсан. Тэгээд нөгөө хүүхдтэйнүүдийнхээ өмнө би бүр хараалч хэлдэггүй байсан. Би тэдэнд одоо хүүхдийн кино үзүүлж хүүхдийн дуу дуулж өгдөг байсан. Хүүхдтэй болохоор дуулж өгнө гэж боддог байсан. Бүхнээ дуулж өгсөн. Хүүхийн амт нөгөө хүүхдтэй болно гэдэг амар дуртай. Тэрэндээ амар бэлддэг байсан юм биш үү? Амар бэлддэг байсан байгаа байхгүй юу? Тэгээд бүр ингээд хүүхдтэй дуулж өгнө гэж сурж исэн бүх дуугаа би дуулж өгдөг. Тэрнээс гадна бид нэр бас хамт хооллдог гэснээ хамт хооллон ч юу ахтэй би л хоол иддэг байсан. Гэхдээ би ингээ хоолно гэж одоо санал болгодог байсан гэж аахгүй юу? Тэгээд тэр нь яагаад гэсэн чинь Якут Кельтийн ёс заншилт бас нэг тийм байсан юм байна л да. Бас өгсөнд одоо хоол бас зүгээр ингэж офер хийх хэрэгтэй. Санал болгох. Тийм, санал болгох хэрэгтэй гэж. Тэгээ би болохоор түрүүний хийсэнчлэн өөрөө одоо хүүхдтэй болно гэж бүхэлдээ 10 жилийн турш те хүүхдийн сэтгэл зүй тэгээ бүх юмыг судалсан байсан. Тийм болохоор одоо эднийгаа би өөрөө миний жинхэнэ хүүхэд амьд хүүхэд чиг л одоо гэж бодож би ингэж нэрээгаа ингэж халамжилдаг байсан. Сурвалжлагч нь бас асууж авахгүй та одоо хийж исэн зүйлээ хууль бус гэдгийг мэдчихсэн үү гэсэн чинь мэдээж те ойлгомжтой би анхнаасаа л мэдчихсэн те. Гэхдээ одоо ихсээр үржүүлэг хийх чинь одоохондоо 20-тай штэ. Тэгэхээр явандаа яг хөө зөвшөөрөгдөн гэж бодоод байсан учраас би одоо тэр үед бэлдэж одоо материал цуглуулдаг байсан гэж хэлж байгаа байхгүй юу. Одоо клонинг хийн гэж ярддаг штэ. Яг тэр хүний эсийг аваад дахиж одоо биологиэр хий. Өөрийнхөө хийсэн юмыг өөр нь бол нэг шинжлэх ухааны төлөө гэсэн нэртэй болох гээд явцсан үгүй юм шүү бас хальт. Тий. Тэгээ энэ хүүхдүүд хоёр дахь амьдрах боломжтой болно штэ тэр үедтэй би тэгээд хүүхдүүдээ ингэж дахиж төрүүлмээр байна гэж хэлсэн байхгүй. Тэгээ сурвалжлагч нь одоо яагаад энэ бүхнийг хийх болсон бэ гэд асуусан чинь би бол угаасаа л хүүхдтэй болохыг маш их хүссэн те. Ялангуяа охинтой би болмоор байсан. Тэгээ охинтой болоод тэрэндээ бүх мэдлэгээ ингэж өвлүүлмээр байсан гэж хэлдэг. Тэгээ 2012 оны 5 сард түүний шүүх хурал нь болоод 5 жил билүүтэй хориодох ял авсан байдаг байсан баха. 5 жил өгд юм бахтай бас гайхаад. 5 жил ахтай гэдэг. Харин мэдгүй. Тэгээд угаасаа шарнаар удааг байсан сэтгцийн өвчтөй нийлрээд тэгээд нөгөө шинжилгээгээр оруулаад нөгөө paranoia schizophrenia гэдэг онц тавиад тэгээд нөгөө сэтгэл мэдрэлийн өвчтөй хүмүүсийн хордог тусгай хоригт шилжүүлдэг. Тэгээд дээрэс нь бүх охтуудын те нөгөө гаргаж ирсэн охтуудынхаа ар гэрийнхэнд нь сэтгэл санааны хохирол гэж $75,000 өгөхтэй байсан юм байна л да. Тэгээ нэг сонин юм нэг аав тэр $75,000-ын одоо хүлээж авахыг зөвшөөрөөгүй татгалцсан байгаа байхгүй юу. Тэгээ яасан гэсэн чинь Анатоли бол намайг охиноо амьд ахт нь хайрлах чадаагүйгээр өгцөн бахт нь хайрлсан байна те. Дуулаад дуулж өгөөл хамт тоглоол төсөөдрийн хамт имдэглээл би бол амьд ахт нь би тэгж чадаагүй гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр би энэ хүнд бол бурууг чадахгүй те миний охины надаас илүү хайрлцсан юм байна гэж хэлээд тэр мөнгнөөс татгалцсан байгаа байхгүй юу. Сэтгцийн одоо нөгөө нэг шоронд байхаар чинь 6 сар болгонд те юу гэдэм бэ штэ бас шүүх хурлаар орж энэ хүн эмчилгээ хүлээж аваад одоо жирийн шоронд орох боломжтой болж уу гэдгийг 6 сар болгон ингэ шалгаж шүүх хурлалт юм байна л да. Тэгээ 6 сар болгон шүүх хуралдаа явж боломжгүй гэж буцаж эмнэлэг рүүгээ явсаар агаад 15 онд болсон нэг шүүхээр Оросдол тийм амар нэртэй том хэрэг өмгөөлж исэн маш алдартай хүний эрхийн төлөө гэдэг тийм Волкова гэж өмгөөлөгчийг авсан юм байна л да. Тэр өмгөөлөгчийг одоо хэн хөлс мөнгөний төлж одоо Анатолиг өмгөөлүүл гэсэн нь тодорхойгүй. Одоо энэний ардыг ямар одоо юу байгааг мэдэхгүй. Анатоли өөрөө тэр хүнийг олж очиагүй, тэр хүн өөрөө олж ирээгүй. Нэг хүн хөлсөлсөн байгаа байхгүй юу.
Гэтэ тэр бол одоохондоо мэдгүй нууц. За тэгээд тэр хүн одоо тэмцэж эхэлж байгаа байхгүй юу? Яасан гэсэн чинь Анатолиг эмнэлэгт авах хугацаанд нь бүр хүн болгонд дэлхийд зоддог байсан. Хамгаалагч нь бүр өвчнүүд хүртэл зоддог байсан заяа. Нөгөө зодож байгаа ганцаарынгийн тим нэг өрөөнд оруулаад тэгээд тэндээс нь ерөөсөө гарахгүй хорж мордог. Тэгээд өдөрт бүр юм 15 ширхэг тим янз янзын тим амар хүчтэй им өгдөг байсан бас тодогдоод. Тэгээд бид нэр ингээд шинэ кейс үүсгээд ингээд хүний эрхийг те ингээд бас хорж байгаа ч гэсэн ингэж болохгүй штэ те. Тэгээд дээрэс нь Анатоли 2 жилийн туршид би гэртээ эмчлүүлэе гэсэн хүсэлт гаргаж одоо ингэж бас тэрнийхэн төлөө тэмцсэн байгаа байхгүй юу? Тэгээ тэр нь одоо хүртэл одоо яригдж байгаа шийдвэр гаргааг байгаа юм шиг үлээ. Гэтэ эцэг их нь болохоор Анатолиг гаргаж ирэхэд бол угаасаа дэмжихгүй байгаа гэсэн. Яг тэгэхээр гарч ирээд угаасаа буцаал нөгөө ажилдаа орно те. Ойлгомжтой гэж эцэг их нь болохоор дургуйцаад байгаа юм билээ. Тэгээ Анатоли ч гэсэн өөрөө амар тэнэг хоригдохтой тэгжсэн байхгүй. Миний хүүхдүүдийг бити тийм гүн булаарэ. Тэгээ ойлгомжтой байсаа гарч ирээ буцаал ухаал авчна. Бас нэг сони юм заяа. Анатоли утахгүй хурмааж магадгүй. Тэр нөгөө нэг гимт хэрэгтэнд одоо дурлж мурлаад шороо оронд орцсон агуур нь очиод нөгөө хурмилж мөрмөлцсөн хүмүүс идэг штэ тий. Тэрэн шиг л юм шиг байгаа. Тэгсэн чинь яг хин гэдэг нь одоогоор тодорхой биш нэр усны зарлагдаагүй. Гэтэ Анатоли энэ одоо нөгөө төгссөн сургууль штэ. Тэр сургуулийг бас төгссөн 25 настай нэг тийм залуухан хүүхэн байгаа гэсэн. Тэр гэрээ суллагдаа гарч ирэх юм бол тэр хоёр суун гэсэн бэлээ. Харин тэгээд ямар завхгүйсэн 25 настай Орос хүүхэн гэх юм бол сайхан л охин байгаа. Царайлаг штэ. Тэгээ явж явахаар ийм юм дуралдаг одоо. Харин тэгээ хөөрхийн нөгөө аав ээж хоёр нь тэгээд нөгөө мэдээж нөгөө нэг жижиг хотын хүмүүс болохоор хил ам амар байгаа штэ. Тэгээд бүр хотын зах руу нүүцгээгээд жаам билээ хүн амтнаас хол. Гэтэ хөөрхий одоо хүртэл хоёулынх нь биеийн байдал жоохон таагүй. Тэгээ ээж нь хүртэл нөгөө ярьцлагад тэгжсэн. Би одоо энэ бүх явдлыг ачаад амиа орлоо те хөгшөө одоо хоёул амиа орлоо. Одоо хоёул үхий гэсэн чинь нөхөр нь үхий үгүй гэд тэгээд хоёул одоо амьд байгаа юм билээ. Тэгээ одоогийн байдлаар Анатоли одоо 54 настай. Гэтэ арайч гарч ирж имжлүүгээ хийлгэдэг байгаа хаа. Тэгээ тэр тухай ерөөсөө би юм олж унш чадаагүй. Яг орсоор нь ухуул байхлах. Гэтэ орс хэлний мэдлэг маань жоохон дутаа те. Тэгээ англиарээс юмнуудын л олж сонслоо. Бас нэг балер юм нь одоо энэ хэргийн тухай сонссон Япон залуу заяа. Найз охиноо алаад моми олгоод гэртээ секс доол болгож ашиглаж исэн байгаа байхгүй юу? Тэр нь бас саяхан мэдгэцэн байлээ. Oh my god. Наад бас дахиад нэг эпизод дугаар болчихж байгаа юм биш үү? Нөгөө хүүхэд өргөж аваад хүүхэдтэй болох амар хүсэл нь ер нь жоохон буруу эргэлт аваад буруу тишээгаал явцсан юм шүү. Харин тийм. Тэгээ дээрээс нь угаасаа нөгөө нэг юм гоц ухаантай хүмүүст нь ер нь жоохон татгшоогоо найз нөхөдгөө нэг тийм сонин байдэн штэ. Тэгээ тэрийг нь бас ингээд хүмүүс дээрлэж мэрлэхэд жоохон бас буруу тал руу жоохон түлхэж болж өгсөн байх гэж би бодчих. Би өөртөө сонсож байгаагүй хэрэг байна. Харин тийм ээ бас сонсогчдоо бас маш их баярлалаа. Хоёр бол энэ тухай өөртөө сонсож байгаагүй. Америкийнхан л энэ аваараа л юмаа сонсдог болохоос те ерөөсөө гэж гадны дотны юм сонирхдгүй юм байсан юм бэлээ гэж. Тэгээ сонирхолтой байлаа. Харин тэгэл зөндөл юм нөлөөлсөн байлгүй дээ энэ хөөрхий сэтгэл санаа. Би зүгээр амар нэг ингээд яг хийх үг болохгүй амар шокнд ч юм уу нэг сонирн байна. Тэгээ яг ярьж байхад нь би бас зургийг нь харсан чинь амар эвгүй. Харин тийм. Тэгээд угаасаа хийдгээрээ зургнуудын Instagram-да постлон та хэдэг ороод үзээрэй. Тэгээ нэг бол тэр дадлын өвч нөлөөлж тийм муу сүнс үглээд ийм болчихоо. Эсвэл үнэхээр сэтгэл санааны ийм юутай юм болоо. Би тэгээ бас нэг бодсон юм нь болохоор одоо тэр нөгөө нэг эмгтээтэй үерхчихсэн шүү дээ. Тэгээ тэр хоёр ингээ хоорондоо ингээд гэрлэхээс өмнө хүнтэй унтж болохгүй, тэгээ хартай мэдэр хэрүүлж болохгүй гэд тэгсэн мөртлөө тэгвэл яагаад тэр хоёр ингээд суугаад албан ёсоор суугаад ингээд гэр бүл үүсгэж болоогүй юм бол тэр нь ямар сайн юм. Харин тийм мэдхгүй тэгээ яагаад гэсэн өстой мэдхгүй юм да гэж сонирхолтой л юм. За нэг юм сонин хүний тухай байлаа. За тэгээд янз бүрийн тэр шашны буруу муу урсгалыг нэг сонирхоод авах бол тэг болохгүй мэдгүй юмараа нэг оролдоод хэрэггүй гэдгийг бас харж байгаа бах. Тэгээ бас ингээд нэг номэ тийм хүүхдүүдийг ер нь бол оролцсны хэрэггүй шүү манайхаа. Ер нь хүүхдийг ер нь битээ тэгж дээлгэж. Ер нь угаасаа амар их
сэтгцэн тийм хичнээн чиний бодлоор сонин хүүхэд байлаач гэсэндээ тэр хүүхэд тэр хүн өөрөө бас цаагаараа юу туулж явж байгааг бид нэр хизээж таашгүй. Тийм болохоор би биэндээ одоо nice харьцацгаагаарэ. Зүгээр чиний ойлгохгүй зан гаран шин гаргаж ойлгохгүй юмыг хийж байгаа болохоор л тэр хүн одоо буруу гэсэн утгатай биш шүү. Тэ би биэндээ зөөлхөн хандж байгаарэ. Тэгээ хүүхд мөхт өсвөр насны хүүхдтэй бас сайн ярилцж байгаарэ тий. Найз майзтай дээрлхүүлээд байд юм шүү дээ. Тэгээ сургууль соёлыг сольж мольж өгж байгаарэ. Тэгээд нэг газар дээрлхүүлээд байлгаад байв. Тэр мөр чинь бүр хүүхдэд заримдаа хүмүүс эцэг эхнэр чинь юу маягтай юм чи зүгээр л дургу болохоор ингэсэн юм аахгүй хүүхдтэйгээ сайн ярилцаж хүүхдийнхаа хэлж байгаа юмыг сайн сонсож байгаарэ. За тэгээд энэ хүртэл сонссон хүмүүсээ байл маш их баярлаа. Тэгээд бид хоёрыг дэмжиж байгаа бид хоёр ч бас нэг хөөрхөн 5-10 сонсогчтой болсон байлээ. Та нартай бүгдийг харж байгаа бүгдэнд нь баярлж байгаа шүү тий. За тэгээд өнөөдрийн дугаарт хийгдсэн коктейлийн орцыг мэдхийг хүсвэл манай Instagram руу ороод зургийг хараад орцыг нь мэдэж аваад хийгээрэй. Бас тэгээд ярьсан энэ хэргийн талаар илүү мэдээлэл зургийг нь авах үзхийг хүсвэл бас Instagram дээр бид хоёр постлдог байгаа шүү. Өнөөдрийн дугаарыг сонссон та бүхэнд баярлалаа. Докодо баярлалаа. Тэгээд дараагийн дугаар болтол баяртай. Bye.